Ажлын туршлага, амжилтын түүх, урам зориг хуваалцахыг зорддог манай нэвтрүүлгийн дугаарт MCS Coca-Cola компани гүйцэтгэх захирал, Монголын үндэсний худалдан ажилтны тэнхимийн дэргэдэх франчайзингийн зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн, Лувсан ташаа мигмарж оролцож байна. Мөн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Comment Coach компани захирал, коуч Дашин наран цэцэг нар урагдаа оролцож байна. За их цаг завгүй ажлынхаа үеэр миний урилгыг хүлээн авч маань нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд талархлаа дахин илэрхийлье. За урьж оролцуулж байгаад талархаж байна. Монголын анхны франчайзингийн компани мөн одоо дэлхийд алдартай Coca-Cola брендийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж борлуулж байгаа Монголын компани гүйцэтгэх захирал мөн Монголын одоо франчайзингийн зөвлөлийн тэргүүн гэдэг одоо энэ үүднээс санта одоо ярилцах асуух зүйл маш их байна. За хамгийн түрүүнд таныг одоо манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу гэж хүсмээр байна. За би 10 жилийн сургууль 12 дугаар сургуульд төгссөн. Тэгээд 95 онд Монгол Улсын их сургуульд төгссөн 4 жил багшилж агаад за тэгээд Америк нэгдсэн улс сургууль сурсан. Тэгээд бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөөд 2 жил орчим мөн Америкт зэрэг ажиллаж агаад бизнесийн одоо борлуулалт стратеги төлөвлөлтийн чиглэлээр нэлээд одоо юм сурч авсан. Тэгээд 2002 оноос хойш MCS Group-оор ажиллаж байгаа. Одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээд Coca-Cola компанид 2004 оноос хойш борлуулалт за тэгээд одоо үйлдвэрийн өргөтгөл нэмэлт одоо хүчин чадал нэмэгдүүлэх чиглэлээр одоо их л олон жил тууштай амжилттай үйл ажиллагаа явуулж байна да. Тэгээ за франчайзингийн зөвлөл худалдан ажилтны тэнхимийн дэргэд ажилладаг 2007 онд ажиллаж эхэлсэн. За би 2009 оноос хойш одоо энэ зөвлөлийг хариуцж ажиллаж байгаа. За Coca-Cola бол одоо дэлхийн хамгийн нэр хүндтэй том брэнд. За Монголд одоо анх удаа үндэстэн дамсан том корпорац франчайзинг чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Coca-Cola байгаа. Тэгээд 2001 оноос хойш одоо франчайзингийн үйл ажиллагаа амжилттай хамтарч гадны одоо үндэстэн дамсан компани Монголын MCS Group хамтарч одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа маш сайн одоо түншлэлийн тийм холбоотой үйл ажиллагааны хувьд дэлхийн түвшинд хүрсэн дэлхийн олон стандартыг хэрэгжүүлж байгаа юм компани. За эмэртэй захирал ингээд өөрийнхөө намтрыг товчхон танилцуулж байна л да. Ингээд 12 дахь сургуулийг төгссөн, эдийн засгийн сургуулийг төгссөн ингээд. Гэхдээ тэр намтар донд бас их сонирхол татгууц зүйлүүд ихсэх байд юм лээ. Яг би таныг зочноор урихтаа бас тийм тодорхой хэмжээнд судалсан л да. Тэгээд 2 удаа бас багш хийсэн байгаа. За 10 дугаар анги төгсөнгөтэй багш хийсэн гэж сонссон. Тэр бол миний хувьд их сонирхолтой санагдсан. Тэр талаасаа та манай үзэгчд сонирхолтой юу? Тэгээ бас завшаан өөрөөр хэлбэл би сургууль төгсчөөд одоо тэр үед их цөөхөн хуваар 10 дугаар анги төгсчөөд их сургуульд эдийн засгаа сурах хүсэлтэй байсан. Тэгээд тэр үед бол их цөөхөн хуваартай байдаг байлаа. Конкурс өгөөд одоо бас оноо хүрээгүй. Эдгээр одоо бас сайн онц дүнтэй их сайн суртаг оюутан төгсөж исэн боловч бас тэгээд 1 жилийн хугацаанд бол өөрийнхөө төгссөн сургууль 12 дугаар сургуультай ажилласан. Тэр үед л нэг тийм багшлах ажил бас дуртай байсан. Тэгээд сургуультай бас тэр өөрийнхөө үеийн шахам хүүхдүүдэд л одоо бас хичээл заагаал тэгээд конкурсанд бэлдээл ингээд байсан. Тэгээд тэр маань бол бас 1 жил намайг маш их одоо өөрийгөө дайчлах шаардлагатай тэгжээж одоо хүн бас амжилттай байх юмаа гэдэг тийм юу өгсөн. Их сургуульд бас ховор тохиол би 3 жилээр төгссөн их сургуулийг хүмүүсийг төгсөх 3 дугаар ангитай бол одоо 2 курс хичээлээ дуусгасан. Бас шахалттай сургууль маань намайг сайн байна гэдээ бас багшаар ажил гэсэн. Тэгээд сургуулаа төгсөнгүүтээ одоо сургуультай багшаар үлдчихсэн. Тэгээд 95 оноос хойш сургуультай багшилсан. Ер нь эхлээд бол одоо оройн курс ангиудад хичээл зааж агаад тэгээд нэлээд одоо нүгэр хагарч дадлагшиж байж байгаа. Тэгээд 95 онд яг аль биесээр багш болсон. Тэгээд их сонирхолтой түүхүүд бас байдгаа. Ер нь одоо намтгийн сурч явах үед бол анх дугуй зааланд одоо 300 оюутан суугаад л сургуулийн дугуй заална. Тэгээд анхны хичээл заагаал одоо тэр үед цагаас өмнө дуусчихал. Тэгэл бас ярих юм болдохгүй. Тэгэл нэг 20 минутын өмнө хичээлээ тарааж байгаа л тэгж л эхэлж ийсэн. Тэгээд
тэр үед бол багш нараас бас дутуу бэлдсэн байна гэдэг зэмлэл аваад тэгэл одоо дараа нь илүү сайн бэлдэх хэрэгтэй юм байна. Тэр одоо ярьж байгаа сэдвээ мэдхгүй дэ бас биш байгаа юм л да. Яг одоо багш хүний хувьд бол гол юм бол энэ хичнээн мундаг профессор хүн 3 цаг хичээлээ бэлддэг гэж байгаа. Тэгэхээр тэр бол мэдхгүй дэ биш шүү дээ. Тэр бол яг хүнд яаж хүрэх үү, хүнд яаж зааж ойлгох үү гэдэг тий. Тэгээд одоо багш нараас их суралцсан. Тэгээд ялангуяа эдийн засгийн онлын хичээл чинь бас их тийм шин нэсэн шүү дээ тий. 90-ад он гэдэг чинь дөнгөж Монгол улс маань зах зээлийн нийгэм шилжээд бид нарт чинь сурах бичигч олдохгүй нэг Самуэлсны гэл микроэкономиксын номыг л хэд одоо канонч байдгүй тэгж л үндсэндээ багш нарынхаа л одоо лекцээр семинараар явдаг тийм л үе байсан. Тий. Харьцангуй бид нар өөрсдөн дээрээ тэр сургалтын хөтөлбөр боловсруулахаас өсвөлээд хичээлийнхээ одоо заах сэдвүүдийг өөрийн болгох тэгээд оюутнуудаа хүргэх одоо бас нөгөө кейс гэж ярьдаг жишээгээр баяжуулахаас өсвөлээд ийм бүх ажил тулгардаг байсан. Тэгээд яг тэр үед нэг тийм өөрсдийгөө одоо сурч хөгжүүлэхээс илүүтэйгээр нөгөө сэдв агуулга бусдад хүргэх олон цагаар заах тийм юмуд их байсан. 7 хоногийн 44 цагийн хичээлтэй энэ төр тийм үе зөндөө байсан. Тэгээд яг нэг тийм нэг дөнгөж сэдв агуулгын шин тэгээд ашиглаж байгаа материал бас хязгаарлагдмал байсан тийм үе л дээ. Тэгээд ер нь 96 онд бид нар бас хэсэг багш нар яг Европын холбооны төслийн шугамар тасис төслийн шугамар Манчестер их сургуульд очиж ажилласан. Тэгээ энэ хугацаанд бол бас чиглэлээрээ өөрсдийнхөө сургалтын одоо хөтөлбөрийг боловсруулах их хэмжээний одоо ном материал цуглуулж авах тийм зорилготой. Тэгээ нэг 2 сар гарan 3 сар орчим хугацаанд ажилласан. Тэгээд бид нар ч бас нэг юм багш нарынхаа тухай юу яадаг бас мэдээлэлтэй. Ялангуяа бид нарт хичээл оржсон багш нар. За тэр багш энд явж байгаа гэсэн хичээлээ зааж байгаа гэсэн гэл бас нэг сураг ажигтай байдаг гэсэн. Тэгээд дараах нь бидний сургууль төгсний дараах нь таныг хараа Америк руу сургуульд явсан, магистрт явсан гэж бас яригдчихсэн л та. Тэгээд Америкт ер нь ямар сургуульд явсан тэнд ер нь Америкт байсан талаар ярьж өгөхгүй юу? Тэр үеийн одоо бүхэл сургуульд ажиллаж исэн болон багш нар бүгдөө гадаадд сургуульд сурах хүсэл эрмэлзэлтэй тэгээд өөрсдөө хөгжүүлэх тийм сонирхолтой. За одоо англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй гэх мэтлэн бүгдөө л одоо тэгшээ сургууль суух эрмэлзэлтэй байсан. Тэгээд 98 онд завшаа тохиолдсон. Тэр бол бас боловсролын яамны сургуулийн захиалгаар тийм одоо боловсролын яамнаас оюутнуудыг сургана гэд. Тэгээд яасан сургуульд явах боломж олдсон. За бизнесийн удирдлагын чиглэлээр яг үндсэндээ одоо бизнесийн хууль эрх зүй дээрээс нь одоо санхүүгийн чиглэлийн хичээлүүдийг нэлээд төлхөө үтсэн. Тэгээд 2 жил орчим сураад 2000 онд төгсөөд тэгээд 2000 оноос 2002 оны 3 сар хүртэл бас дэлхийн нэлээд томоохон одоо борлуулалт хийдэг компани л да. Diageo Group гэж. Энэ дэлхийн дамнасан их олон орнд салбартай тийм компани хойд Америк дахь төв нь манай тэр мужид байдгийг. Тэгээд тэр төвд тэнд очиж ажилласан. Ер нь эхлээд бол төр ажилд н ороод тэгэл одоо тэр үед л жинхэнэ одоо бодоход бол бас маш их хичээж ажиллаж байсан. Хүмүүс өглөө 9-т ажилдаа ирдэг бол би 7-8 гэж ажилдаа очдог. Тэгээ хүмүүс 6-гээ тардаг бол би 8 гэж хүртэл суудаг, 9 хүртэл суудаг. Тэгжээж одоо би ч бас шууд тентхийн үндсэн одоо иргэн биш. Тэгээд Азийн орноос тэнд одоо хүн ажиллаж байгаа учраас тийм одоо тэр ялгаа зөрүү байгаа штэ. Тэгэхээр зэрэг илүү тэр ажиллаж ижил одоо тэр зөрүүгээ арилгаж байгаа юм штэ. Гэсэн то одоо илүү чармаалттай нэг зүйл хийгсэн бол би 2-ыг юм уу 3-ыг илүү хийх ёстой. Тэгжээж үзүүлдэг. Тэгээд их чармаалтай ажилласан учраас манай одоо удирдлага тэр дарга нар бол бас тоож байгаа. Тэгээд 2 жил орчим хугацаанд борлуулалтын стратеги төлөвлөлт гэж бизнесийн төлөвлөгөөний нэг томоохон хэсгэлтэй. Яг одоо үнийн бодлого, хамралтын бодлого тэр бүгдийг бизнесийн төлөвлөгөөнд тооцоолж оруулдаг. Тийм ажил. Тэгээд тэр маань бол одоо дараа нь миний дараагийн ажлуудад маш их чухал хэрэг болсон. Тэндээс их юм суралцсан. Тэгээд би бол бас их зөв сонголт хийсэн. Одоо эргээ бодоход бол үнэхээр яг чухал хэрэгтэй үед тэгээд яг энэ одоо бас эдийн засгийн одоо 90-ад оны дунд үеийн төгсгөл болсон учраас хойш нэлийн одоо эдийн засаг сэргийж ялаа штэ 2000 оноос хойш бас эдийн засаг. Тэгэхээр тэр үед одоо зөв цагтаа байсан болов уу гэж бодож байгаа одоо.
Тэгээд ирээд одоо бизнесийн салбарт ер нь ажлын аж ахуй эрхэлж үзээгүй л дээ өмнө нь бол. Тэгтээ бол яг өөрийгөө дайчлын үзээл гэж бодсон. Гадаадад ингээд манай ажиллаж сурж байгаа залуучууд бас яг мэрэгчлэрээ ажиллахад бас их боломж бага. Гэхдээ ялангуяа 2002 3 оны үед гэдэг чинь бас 2000 оны үед чинь хэцүү сайн байна. Бас яг тийм мэрэгчлэрээ ажиллах боломж бол бас хэцүү. Тэгээд тэр гадны компаниуд чинь тэртээ одоо ажиллах хүч чадвартай хүмүүс зөндөө байдаг. Тэгээд одоо Азийн орны хүнийг шууд аваад ажилтаа гэнэ. Тийм бас ховхон л доо. Үнэхээр ур чадвараар л яргарах л ёстой. Тэгжээж л одоо их сайн тоогдно гэдэг юм уу та тий. Тэгээд эхлээд бол нэг 2-7 хоногийн хугацаатай ажиллавал гэж авсан төр. Тэгээд тэр үед нь бол одоо тайлан бэлдээд гэсэн. Тэр тайланг нь бол би нэлээд дахин их олон янзаар гаргаж бэлдсэн. Тэгээд тэр маань маш их таалагдал энэ үр хөгжлүүлээд ажил гэсэн. Тэгээд ер нь үр хөгжлүүлээд ажилласан. Ер нь бол яг хуу буцаж ирэх эрэхтэй бол яг би гэр бүлийн шилхэн дүүнер маань том болоо сургууль соёл төгссөн. Тэгээд дүүнэрээ бас нэгдүгürt ирж одоо дүүнерт хар сандах ёстой. Хамгийн баг дүү маань сургууль соёл төгсгөөд байсан учраас бас буцах тийм юу үүсээгүй. Тэгээд ер нь ажил Монголдөө үлдээ. Тэгээд ер нь бол энэ ажил маань таалагдсан. Өөрийгөө дайчлаа гэж үзсэн. Тийм учраас тэр чиглэлээр л одоо ажилласараад өдий үрч юм. Тий. Зөв сонголт хийжээ гэж бодсон байсан. Тэгээ 2002 онд ирээд MSS групптэй холбогдсон гэсэн үг шүү дээ, тий. Тэр үед яг хуу гаднаас төгсөж ирж байгаа тэгээд авс ажиллаж байгаад ирж байгаа хүн хоорхон шүү дээ. Тэгээд яг хуу гадны төслийн байгууллага, Дэлхийн банк ч гэдэг юм олон байгууллагын төслүүд байсан. Тэр төслүүд дээр бол одоо ялангуяа ингээд гадаадд магистр хамгаалчид ирсэн юм авах сонирхол байдаг. Тэгээд 3-4 сонголтууд байсан. Тэгээ ер нь бол яг энэ бизнесийн салбарт өөрийнхөө л үзье гэж бодсон. Тэгээд MSS группийн захирлууд төртлгүүдтэй уулзсан нэг шинэ бизнес эхэлж байгаа. Тэгээд залуу хүн байна. Үзье л гэж бодсон. Яг одоо юу чадах юм чадлаа үзье гэж бодсон. Яг өмнөх Америкт хийжсэн ажилтайгаа л ирсэн яг ажилтаа. Салбар нь ч гэсэн чиглэл нь адилхан. Тэгээд яг одоо тэгтээ борлуулалт түгээлтийн үйл ажиллагааг яг манай нөхцөл байдал ч өөр шүү дээ. Тэ хөгжсөн зах зээлийн арай өөр. Тэгэхээр яаж одоо түгээлт болон борлуулалтын системийг сайн явуулах уу гэж. Тэгээд тэр жилдээ бол одоо бүтээгдэхүүн маань үнэхээр олонний танил брэнд болсон. Шинээр бүтээгдэхүүнүүд гаргасан. Тэгээд түгээлтийн системийг бол их сайн хийж үүсэн хараа арих байсан. Тэгээд 2 жил ажилласан 2004 оны 1 сар хүртэл. Тэгээд Coca-Cola руу шилжиж ажилласан. Тэгээд бас их сонирхолтой. Ер нь бол MSS групп болох олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээрээ олон залуучууд ажиллаулдаг. Энэ залуучууд нь хоорондоо бол ингэж одоо нэгээс дор хаяж нэг 2-3 төрлийн бизнес дээрээ ажиллах чадвартай болдог. Өөрөөр хэлбэл харилцан өөр чиглэлийнхаа бизнесүүдийг мэдж таних зорилгоор одоо ротац гэж ярил л да тий. Ротац хийдэг. Тэгэхээр би эхлээд одоо зүүн хараа трейд компанид дараа нь Coca-Cola тий. Тэгэхээр ийм одоо залуучууд одоо удирдах ажил хийж байгаа олон жил ажилласан зөндөл байна. 2-3 компанид ажиллаад үзсэн. Тэр одоо тэр бизнесүүдийн онцлог ойлгодог болсон тий. Ийм байгаа. Энд дээр анхыг нуулахгүй гэхэд би одоо багштайгаас тэр болгоо уулзах боломж гардггүй төснөөс хойш. Тэгээд ягаад ч одоо багшааг ингээд нэг олон хүүхдэд хичээл заагаал эрдмээ түгээгээл нэг олон хүнд ингэж хамаатал явах хэрэгтэй юм шиг бодогддог байсан л да. Тэгсэн чи дараа нэрээ MSS-т мегагш орсон байлээ гэд ингээд сонссон чи зөвхөн ингээд нэг компани харьяа болчихсон юм шиг тухайн үедээ санагдчихсан. Гэтэл дараа нь ингээд дэлхийд алдартай бас энэ брендийг бас Монголд тэ удирдаад амжилттай удирдаад ингээд явж байгаа нь бас улс их орондоо баялаг бүтээгээ явж байгаа бас их зөв газараа байгаа юм байна да гэж бас хувийнхаа зүгээс шавийнхын зүгээс ингэж бодож явдаг юм аа. Тий яг нь ер нь бол одоо цаг хугацаа одоо боломж байвал аль болох олон төрлийн одоо ажил чадах нэгээрээ хийх гэх тийм сонирхолтой байдаг. Яг сүүлийн 2 жил зөвхөн жишээ яг сүүлийн 2 жил бас энэ Улаанбаатар хотын удааны юу шийдэх зорилгоор агарын бохирдлыг бууруулах тийм чиглэлээр богино хугацааны шийдэл энэ бол одоо энэ бүрийн шаталттай 100-ны ажил хийсэн. Тэгээд энэ Sling Construction гэж компанид 2 жил давхар одоо 2 компани хариуцаад ажилласан. Одоо 200 гаруй ажлын байр бий болгосон 2 жилийн хугацаанд 76 мянган айлд 100
хөргөж өгч суурлуулсан хас үлзий зуух тий. Тэгээ энэ бол бас их маш их одоо их ажиллагаа шаардсан хүнд юм ажил. Тэгээд одоо тэр бүх айлын хаалгыг төгсөж ороо тэр айлын амьдрал яг. Би одоо бас энийг хэлэх дуртай байдیں۔ 10 жилд нэг удаа бас хүнээ тоолж байгаа шүү дээ манайхан. Тэгээ хүн амын тооллого хийдэг. Тэгэхэд нэг айл болгоноор орж ийн. За нэг 4 жил тутам сонгуул болно. Сонгуулийн үеэр бас айлуудаар одоо нөгөө материалаад сурталчилгаа юм хий тараад байдаг баг. Тэр үед л одоо их нийтийг хамарсан айлуудыг хамарсан ажил болдог. Тэгэхэд энэ зоохны ажил бол үнэхээр 2 жилийн хугацаанд тэр бүх одоо хороонд дүүрэгт гол одоо утааны нэгт байгаа тэр хороо дүүрэгт хамарсан айлууд дээр бол айл болгон дээр орсон. Тэгээ тэр айлын одоо гал үс амьдрал ах бүх юмыг ороод гараад мэдрээд гарч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та өөрөө явж байсан уу? 200 гаруй хүн ажиллаж байгаа. Маш одоо сэтгэлтэй өөрсдөө энэ одоо буянтай юм гэгээлэг ажил хийж ийн гэсэн ийм олон залуучуудын л ажил. Их олон байгууллагууд хамтарч оролцсон. Тэгээ Америкийн одоо Мянган сорилтын сан, Монголын мянган сорилтын сан, Америкийн татвар төлөгчдийн одоо дэмжлэг байгаа. Манай Монголын одоо засгийн газрын бас сан байна. Цэвэргаар сан. Тэгээд одоо хотын захиргаа, хороо дүүрэг, за тэгээд одоо банк хүртэл одоо тэр бүх хүмүүсийн төлбөр тооцоо зохицуулах ажлуудыг хариуцаад ингээд маш олон хүмүүсийн уялдаатай маш одоо төвхтэй шүү дээ олон тий том ажил. Энэнийхээ хүрээнд л хийгдсэн л дээ. Тэгээ тэр болгонд чинь бүр одоо боломжноос нь бүр боломжгүй айлын одоо нөхцөл байдлыг хүртэл очиж мэдэрсэн. Тэ. Үнэхээр бас бүр одоо тэр хашаага зарим одоо бүр уул руугаа байрлаж байгаа задгаад амьдарч байгаа айлууд бол бас л амьдрал ах уу хэцүү. Өдрийн нэг 5,000 төгрөгөөр л болгож байна. Тэгэхээр өдөр болгон шинэ амьдрал. Өнөөдөр нэг хоол хийчихдээ нэг гал түлж аваад тэгэл өдөрөө хөөгч явах унтаал маргааш нь дахиад шинэ амьдрал. Тийм хүртэл байна. Бас тийм үнэхээр хэцүү. Тэгээд одоо бас дөрөв төс нүгэд ирсэн байд юм уу. Тэгээд нөгөө харьяалал бичиг баримтаа зөксүүлээд маш их хүндрэлтэй байдаг юм байл л дээ. Тэгээд яг 100 авч ирсэн айлууд болохоор зэрэг бас энэ боломжийг л одоо зөв ашиглаж бас нэгсэндээ хэдийгээр зохион байгуулж байгаа газруудын ажил юм шиг боловч айл иргэдүүд өөрсдөө чухал үр гүйцэтгэж байгаа байхгүй юу. Бид нар чинь одоо ухамсартай ойлгож байгаа гэж үзэж штэ. Энэ бол одоо зөвхөн би манай гэр бүл биш манайх биш юм чинь нийт хотынхоо юунд одоо би бас дэмжиж яаж байгаа шүү гэдгээ оруулж байгаа л гэсэн үг. Тэгээд эдийн засгийн хувьд бол айл өрхтөө маш хэмнэлттэй байгаа. Одоо 2-3 дахин түлшин хэмнэ гэдэг бол маш чухал. Энэ бүрийн шатлалтайгаар одоо тэр агарын бохирдол гэдэг юм бол буурч байгаа. Одоо тодорхой үзүүлэлтүүд гарцсан, үр дүн гарцсан байгаа. Иймээс Coca-Cola компани Монгол байгуулагдсанараа зөвхөн бүтээгдэхүүнээс гадна менежмент талдаа, компани засал талдаа гэдэг нь ер нь ямар давуу талыг авчирсан бэ? Coca-Cola-гийн яг бодит жишээ бол бүх одоо стандартууд орж ирж байгаа. Тэгэхээр дотоод менежментийн үйл ажиллагаа зөвхөн одоо бүтээгдэхүүний чанар юуны стандартаар тогтохгүй үйл ажиллагаа тий дотоод хүмүүсийн үйл ажиллагаа байна. Тэгэхээр одоо жил болгон жилд 4-5 удаа олон янзын аудит ирдэг. Зөвхөн санхүүгийн биш. Байгаль орчин хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа тий одоо дотоод бичиг баримт одоо процессууд нь бүгд стандартын дагуу сайн явагдаж гинэ үгүй юу гэдэг тий. Тэгэхээр Coca-Cola стандарт бол өөрөө бас олон улсын баригддаг стандартуудаас ч өндөр түвшинд байдаг. Тэгэхээр манай Монголд хэрэгжиж байгаа стандартуудаас ч өндөр байгаа. Тэгэхээр ямар зарчим барь төгөлөр айлын стандарт нь өндөрийн тэр өндөрийг бариа гэдэг. Нийт одоо менежментийн бодлого явуулж байгаа юм дээрээ барьж байгаа зарчим нь өөрөө дандаа одоо байгаль орчин нийгэмдээ сайн сайхан зөв гэдэг юм тий. Зөв гэдэг юм. Тэр хариуцлагатай хандлагыг хэлж байгаа. Тэгээд тэрэн дээр бусдыг уриалах байгаа. Тэгээ манайхны одоо жишээ эргээр амьдарцгаая. Тэгээ эргээр амьдарцгаая гэдэг бол хамгийн том тод жишээ. Эргээр амьдарцгаая гэдэгт одоо бид нар тэгээ манай одоо амьдарч байгаа орчин гэсэн 3 одоо суур ойлголтын хүрээнд 7 тийм зүйлийг авч үздэг. Тэгээд энэ дээр болохоор өнөөдөр би гэдэг маань бидний үйлдвэрлэж байгаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бол хамгийн чанартай найдвартай байх ёстой. Хоёрдугаарт нь бид гэдэг маань одоо нийт орчин юм маань сургууль боловсролын одоо тий зүйл маань байх ёстой. Амьдрах орчныг одоо хамгийн таатай нөхцөлтэй байх ёстой. Тэгээд байгаль дэлхий усны асуудал байна. Байгаль орчин бохирдлын асуудал байна. Дахин одоо боловсруулах хог хаягдлаа дахин боловсруулах байна тий. Энэ бүгд дээр бол Coca-Cola бүр дэлхийд даяар барьдаг зарчим үзэл баримтлууд байгаа. Тэрийг нь бид нар
яг ажил хэрэг болгож зөвхөн ярих биш. Тэг хийх. Тэгээд бусдад уриалах. 3 сарын 23-нд Эхлэлийн цаг болно тийм. Эхлэлийн цаг бол одоо тэрний тод жишээ бид нар 4 дахь жилдээ Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад WWF тийм хамтраад энэ эхлэлийн цагийг Монголд зохион байгуулж байгаа. Нэгэнт хагас өдөр тийм. Ер нь 3 дугаар сарын хамгийн сүүлийн хагас өдөр болдог. Тэгээд эргээд ч гэсэн ирж одоо энэ бас оролцоорой гэж тийм. Энэ арга хэмжээ бол үнэхээр бас нэг нийтэд одоо энэ талаар ингээд анхаарлыг хандуулж тийм мэдлэг ойлголт өгөх гэсэн юм уриатай. Сүүлийн одоо 6-7 жилийн хугацаанд л дэлхийд даяар хийгдэж болж маш богино хугацаанд их олон нийтийг хамарч байгаа. Тэгээд нэг гэсэндээ энэ бас яг хүмүүсийн соёлын одоо бараг нэг хандлага, тэгээд нэг хөвшмөл тийм зүйл болох чинь бараг баяр шиг болох чинь гэж одоо ойлгож байгаа шүү дээ. Дэлхийн дулааллалын эсрэг, экологийн төлөө, байгаль орчны төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийн нэг жилд нэг удаа нэгддэг ийм том баяр болж байгаа. Тэгээд энийг бас танай компани ингэж дэмжиж ивент итгэж одоо хүмүүсийг нэг дөр цуглуулдаг нь бас их сайшаалтай арга юм аа тийм. Одоо зөв хандлагыг нь хүмүүс түгээж ойлгуулах гэсэн. Тэгээ бид нар аливаа хийж байгаа үйлдэлээрээ ер нь бол энэ ус болон одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг одоо явуулж байгаа ажил болгон одоо тэр мессежийг одоо нийт түгээх гэж л оролдоод байгаа юм шүү дээ тийм. Жишээлбэл одоо шүдээ угаахтаа усаа хаачаад одоо шүдээ угаагаад тэгээд тэгэхээр энэ шүдээ угаахтаа усаа хэмнэхээс өсвөл энэ чинь жоохон үйлдэл тийм. Ийм жоохон үйлдэл нь л өөрөө ямар их одоо юу бий болгож болох вэ? Зөв хандлагыг бий болгож болох тийм. Ашиглахгүй байгаа гэрлээ унтраах хэрэгтэй тийм. Цахилгаанаа одоо хэмнэх хэрэгтэй. Тэгээд одоо цахилгаан хэмнэдэг, баг зарцуулдаг тийм одоо чийдэнгийн юу сольдог ч юм уу тийм. Гэх мэтлэн иймэрхүү одоо жижигхэн зүйлүүдээр хүмүүсийн хандлагыг л одоо тийш чиглүүлэх юм. Тэгснээр энэ эргээд одоо нэгийн далайд туслан юм гэж хүн болгон бодох юм бол эргээд эн чинь дэлхийн нийтээрээ улс орон төдийгүй дэлхийн нийтээрээ одоо өөрчлөлт оруулж чадна тийм. За усны өдөр бас болж байгаа энэ сард 3 сарын 23. Тийм усны өдөр байгаа. Усны өдөр бол одоо усыг бол усны талаараа Games Coca-Cola. Ер нь дэлхийн Coca-Cola компани их анхаардаг юм билээ тийм. Бид нар амгаланд одоо үйлдвэр анх нээгдсэн 2009 онд. Тэгээд эндээсээ бол 2 сая орчим доллар зарцуулсан. Яг одоо бохир ус зэвэршүүлэх үйлдвэр. Одоо энэ салбартаа хамгийн анхных Монгол бизнес юм байна. Энэ бол зүгээр ингээ хаяг гарч байгаа үйлдвэрээс гарч байгаа ус байна. Тэгээ үйлдвэрлэлд ороод гарсан бохир усаа цэвэршүүлэх ёстой. Тэгээд тэр цэвэршүүлсэн усаа ямар түвшинд цэвэршүүлж ийн гэхлээр байгальд хоргүй болгож өөрөөр хэлбэл тэн дотор загас амьдрна. Тэ? Дахин ашиглаж болно. Мод усалж болно. За одоо жишээлбэл арь ширний угаалганд хэрэглэж болно. Машин угааж болно. Тэ? Тэгэхээр ийм түвшинд эргээд одоо байгальдаа хор хөнөөлгөө болтол нь цэвэршүүлээд гаргадаг. Тэгэхээр тэн дотор ч юм бол мэдээж их одоо бохирдсон усанд байгаа химийн элемент бүх юмнуудыг шууд цэвэршүүлж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм үйлдвэр энэ бол бас яг бодитойгоор ажил болгоод хийчихсэн юм байгаа. Ер нь бол усан дээр 3 зарчим байна л да. Бид нар аль болох бага хэрэглэе, хэрэгжилж байгаагаа хэмнэе, хэрэглээд гаргасныгаа дахин ашиглая гэсэн юм тий боловсролтой. За үндсэн одоо зарчмаар явж байгаа. Нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн энэ дугаарын зочноор MCS Coca-Cola компани гүйцэтгэх захирал Лувсан Давшин мэгмарж оролцож байна. Нэвтрүүлгийн зочин хөтлөгчээр Comment Coach компани захирал Дашин Наран Цэцэг нар оролцож байна. Дэлхийн одоо нөгөө брэндүүдийг бас үнэлдэг юм агентлагууд гэдэг юм тийм ээ. Тэгэд эндээс ер нь гаргасан үнэлгээгээр ер нь Coca-Cola гэдэг брэнд ер нь эхний 5 дотор л яваад байна. Хамгийн сүүлийн одоо дэлхийн нийтийн одоо хөгжлийн одоо тренд гэдэг юм уу болоод байгаа энэ компьютерийн технологи суурилсан одоо энэ олон том одоо IBM байна, Apple байна, Google байна те эдгээртээ одоо яаж ингэж энэ зэрэгцэж 125 энэ олон жилийн турш орсон тогтнож чадчихаа. Энийний одоо нууц нь ер нь юунд байдаг юм бэ? Энэ брэнд хүчтэй байдгийн нууц нь. Брэнд гэдэг бол зүгээр бүтээгдэхүүн гэхээс юугаар илүүтэй юм гэхээр зэрэг нөгөө үнцэн чанар бүх юм дагалдаж явна. Тэгэхээр бит бус үнцэн гэж байна. Оюуны өмч шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл брендийн цаана байгаа тэр бүтээгдэхүүний өөрийнх нь шууд хүнд өгөх хэрэглээнд одоо өгч байгаа ашигаас гадна оюун санааны хувьд одоо сэтгэл ханамжийн тийм нэг үнц юм байгаа. Тэгэхээр Coca-Cola-гийн одоо тэр юу бол тэр сэтгэл ханамжийн үнц юм байна. Тэр энэ 127 жилийн турш тэр нь хадгалагдж ирсэн. Тэгээд мэдээж бол технологийн дэвшлэр бий болж байгаа том брэндүүд компаниуд байна. Coca-Cola бол маш тогтмол хугацаанд маш одоо олон цогц үйл ажиллагааны хүрээнд ийм амжилттай явж байгаа гэж би боддог.
Тэрний нэг нь бол одоо энэ түншлэл байгаа. Тэ орон болгонд өөрийн одоо итгэл сэтгэлээрээ нийлсэн ийм түншүүдтэй. Тэгээ тэр түншүүд нь одоо түншүүдийнхаа тэр хамтын амжилттай ажиллагааны үр дүнд л одоо амжилттай явж байна гэж ойлгож байгаа. Coca-Cola компаниас бусад компаниас ялгарх нэг онцлог байдаг гэж боддог. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд нь за урлагийн хувьд, спортын хувьд ялангуяа 2008 онд спорт гэж ярихад Олимпийн үеэр те таныг ч яг нэг бамбар бариад гүйцэтгэх санаж байна л та. Тэгэхээр яг нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг ажлуудаасаа бас танилцуулахгүй юу? Урлагийн хувьд Coke-н бит байна. За яг энэ байгаль орчинд холбогдсон одоо нэгтгэлийн цагч тийм мөн одоо Sprite League гэл одоо маш олон арга хэмжээ байдаг шүү дээ те. Брэндүүд бол тодорхой өөрсдийн маркетингийн зорилготой байгаа. Тэгээд ямар хэрэглэгчдэд ямар одоо зорилттой бүлэгтээ зориулж ямар брендинг хийдгүү гэдэг дэлхийд одоо тогтцоо олон юм байна л да. Зүгээр тэр дундаас би юу гэж бодож байгаа гэхээр аль болох одоо энэ Coca-Cola, Sprite гэдэг олон брэндүүдаа одоо маркетингийн үйл ажиллагааг нь илүү олон хүрээлэлтэй байлгахыг эрмэлздэг. Зарчим бол ерөөсөө тийм. Тэгээд Монголын залуучууд өөрөөлөл олон одоо нийтийг хамарч байгаа оюутнууд, залуучууд тэгээд тэдний хийж байгаа үйлдэлүүд нь юу вэ гэхээр спортоор хичээлнэ. Урлагийн сонирхон. Тэгэхээр зэрэг одоо хөгжим урлагт чиглэсэн одоо үйл ажиллагаа бид нар 5-6 жил Coke-н бит гэж том наадам хийдэг. Тэгээд энэ амьд хөгжим юм тий. Амьд хөгжим. Тэгэхээр энэ амьд хөгжмийн наадмаараа дамжуулаад бид нар олон хамтлагуудыг доороос гаргаж ирээсэ. Тэгээд олон залуучууд одоо тэр хамтлагуудыг дагаж тий шинээр уран бүтээл олноор дуурайсаа гэж бодож байгаа. Тэгээ олон хүн гитар барьдаг, олон хүн хөгжмөө мэддэг байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд энэ бас үр дүнгээ өгж байгаа. Маш одоо амжилттай сүүлийн 2 жил Азад 12-3 орон ордог одоо амьд хөгжмийн наадамд Ямахагаас зохион байгуулдаг наадам болдог. Тэр наадам бас сүүлийн 2 жил манай шагналавлаа шүү дээ. Компос гэдэг хамтлаг маань одоо шилдэг дуучинтай болсон. UFO хамтлаг сая 3 дугаар байранд орсон. Тэгэхээр 12 орны тэр хамтлагаас 3 дугаар байранд орно гэдэг бол бас амжилт. Сагсан бөмбөг дээр нэлээд одоо тууштай, цэгц юутай ажиллагаа явуулдаг л да. Sprite брэнд маш ажилтан залуучууд болон оюутнуудыг хамардаг. Сонирхчдын одоо сагсан бөмбөгийг дэмждэг ийм арга хэмжээ. Тэгээд 7 жил явуулж ийн л да. Тэгээд энд одоо 3-9-3 гэдэг сагсан бөмбөгийн гудамжны сагсан бөмбөгийг дэмжээ явуулдаг. Мини сагсан бөмбөгийг дэмждэг. Sprite League бол одоо бүр маш олон 70-80 багуудыг хамарч байна. Маш олон залуучууд, маш олон хүмүүсийн ингээд хүрээгээд хилээл байгаа. Тэгэхээр энэний үр дүнд одоо сагсан бөмбөг тоглож байгаа хүрээ өргөжхөөс гадна чадвар нь сайжирч байгаа. Тэгээд дараагийнхаа төвшөнд нөгөө залуучууд одоо илүү мэрэгжлийн ч гэдэг юм уу илүү сайн төвшөндөө дараагийнхаа дээд төвшөндөө тоглоод эхэлж байгаа үндэсний хэмжээнд. Тэгэхээр их олон байгууллага хамт олон энийг дэмжиж ажилладаг. Одоо өөрийнхөө ажилчдыг бүрэн одоо байрлуулад, хувцс нөхцлөөр хангаад, хичээлүүлээд тэгээ багаа оруулдаг бүх тийм компаниуд байна штэ. Тэгээд энэ олон компаниуд ч юм бол үнэхээр зөв одоо хандлагыг л дэмжиж байгаа учраас бид нар бас талархаа сур аргагүй энэ үйл ажиллагаа бүгдөө ингэж хамтарч явуулж байгаа. Тэгэхээр энэ сагсан бөмбөг одоо спорт урлаг аль алин дээр нь бид нар ингэж брендийнхаа нэрийн доор явуулдаг. Зайлшгүй одоо мэдээж маркетингийнхаа бодлогын хүрээнд бол тодорхой зорилттой бүлэгтэй чиглэж байгаа. Гэхдээ бол аль болох олонний хүртэл болох сонирхолтой л доо. Тэгэд ер нь та удирдагч хүн ер нь ямар байх ёстой гэж боддог байсан Монголын бас том компаниг удирдах явж байгаа гүйцэтгэх захирлын хувьд. Яг тийм мэдээж бол залуучууд манай одоо ялангуяа MCS Coca-Cola компани одоо 630 гаруй ажилтнтай. Дундаж нас 27 ахс таахгүй юу. Тэгэхээр ийм залуухан. Тэгэхээр залуучуудад юу хэрэгтэй байдаг вэ гэхээр зэрэг тэднэрт одоо сайхан ажил хөдөлмөр эрхэлж амжилттай одоо карьер гэж хэлдэг те карьер хийх сонирхолтой байна. Юм сурч хөгжих сонирхолтой байна. Тэгээд амьдрал ахуйгаа аюу сайхан авч явах. Тэд нар чинь одоо их ер нь бол дөнгөжлөг гэр оронтой болж байна. Гэр бүлтэй болж байна, хүүхдтэй болж байна. Тэгээд тэд нар дээр тулгардаг хүндрэл юу байдгүй. Тэгээд тэр болгоныг л бид нар бас сайн ойлгож байгаа. Тэгэхээр сайн ажиллаад хөдөлмөрлөөд те ингээд байхад бол зөв хандлагатай байхад бол угаасаа тэр залуучууд бүрэн ирээдүй байгаа. Зочин хөтлөгчд асуулт байна. Мигмар захирлын одоо өнгөрсөн тийм ээ амьдралын хугацааны бүх одоо тэр үеүүдийг ингээд сонсож байхад
одоо ингээд хийсэн алхам болгон амжилтаар хэмжигдчихсэн байна тийм ээ. Миний бодлоор бол тэгтээ яг хүүхнийхөө хувьд те хүн болгонд өөрт нь нэг айгүйх барахж явдаг үе гэж байдаг. Эсвэл нэг барахж байдаг, нэг үйлдэл гэж байдаг. Өөрийн чинь бид нар хамгийн барахж байсан. Одоо би ч гэсэн мундаг байсан даа гэж бодогддог те. Тийм үеэс надад ярьж өгөөч. Өөрөөрөө бахарх. Яг одоо гоё юм хамгийн гоё надад их бахархалтай байдаг юм юу гэхээр хэдхэн жилийн өмнө ороод ажиллаа эхэлж исэн одоо манай залуучууд одоо доотлон 100 хүн удирддаг. Тэгээ одоо орон сууцтай, гэр бүлтэй, амьдрал нь тогтоод тэгээд одоо цааштай бүр ингэж улам их хийж үтэх тэмүүлэлтэй болоод хөгжсөн байгааг нь харах хамгийн бахархалтай. Тэрийг л харж. Тэр ингээд одоо өнөөдөр манай одоо удирдлагын багт ажиллаж байгаа залуучууд тийм шүү дээ. Дөнгөж 30 гарч байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө одоо ингээд 2 хүүхэдтэй гэр бүлтэй тийм залуучууд байна зөндөө. Тэгээд бид нэр ингээд цааштай бол одоо улам их л ингээд сураал их юм сурч мэднэ гэсэн. Тэгээд тэрийг хараад тэр нь их бахархалтай. Чинь энэ хүртэл би ингээд энэ залуучуудтай хамт дэмжиж тэгээд нэрээ хөгжүүлээд ингээд явсан гэдэг. Одоо сая хэллээ шүү дээ. Би ингээд хөгжлийн стратегийг аюул олон янзаар төвшин хуваадаг те. Одоо өргөчийн яриаг одоо MCS-ийн одоо хөгжлийн стратегийг одоо мэрэгжлийн зүгээс анзаархад тийм ээ. Танах бол нөгөө ногоон стратеги руу орцсон явж байгаа юм байна. Яг тэгэхээр ногоон стратегийн хөгжилд хүрээд ирэхээр хүмүүс бусдыг бодож эхэлдэг, нийгмээ бодож эхэлдэг тийм ээ, байгалыг бодож эхэлдэг. Тэгтэл стратеги болгонд сайжруулах юм байдаг. Өөрийн чинь хувьд ер нь те ямар юмыг ер нь сайжруулах юмсан гэж бодож явдаг бай. Сайжруулах. Яг хүрээ би ингэж хэлмээр л да зөвхөн компани одоо MCS Group бол одоо 20 жил болж байна л да энэ жил. Тэгээд өнөөдөр нэг гол одоо хувь эзэмшдэг хүмүүсийн хүрээ биш. Нэг 8600 ажилтнтай 8600 хүний асуудал биш байгаа. Тэгээ энэний цаана маш олон одоо би сонссон 20 орчим мянган хүний амьдрал ахуйд нөлөөлдөг болсон. Дээрээс нь одоо сүүлийн 10 жил одоо Эрдэнэтийн дараа л одоо улс татвар төлдөг компани болсон байна. Тэгэхээр энэ нөгөө нийт одоо эргэлтийн хэмжээгээл ингээд харахад бол баг эдийн засгийн 10% болсон байна л да. Тэгэхээр нэг компани. Тэгэхээр томроод байгаа талаасаа одоо ингээд өсөөр хөгжөөд байгаа талаасаа бол харахад бахархаад байгаа юм шиг сайхан боловч нөгөө талаас энэ чинь ингээд хүрээ нь ерөөсөө энэгээр хязгаарлагдахгүй гэдгийг ойлгодог төвшөнд хүрсэн байхгүй юу. Тэ? Тэгээ би миний бодлоор бол одоо хичнээн одоо компани мундаг баян тархан болж ийн гэдэг талаасаа биш шүү дээ. Энд чинь бол нийгмийн нэг том хэсэг болцсон байна гэж ойлгож байгаа. Хариуцлага нь улам өндөр болцсон. Тэ? Хүний юу би ч миний хувийн бодол хүн юу яах гэж амьдралын утга чинь ингээл хариуцлага хүлээх гэж амьддаг юм. Тэгээ компаниуд энэ нийгэмдээ энэ Монголдо хариуцлага хүлээх гэж байна. Тэгээд зөвхөн одоо хийж байгаа бизнесийн хүрээ биш. Зөвхөн амьдарч байгаа Улаанбаатарч биш. Энэ чинь бүр улс орны одоо асуудал нь хамаатай. Би сая усны асуудал ярьлаа шүү дээ. Яг ногоон гэдэг талаас харах юм бол тий усны асуудал байгаль орчны асуудал. Эн чинь бид нар зүгээр усаа хэрэглээл ундаагаа хийгээд борлуулад ингээд нэг бизнесийн үйл ажиллагаа явуулдаг төвшөндөө л бодоод байвал болохгүй байл та. Тэгэхээр эн чинь ингээд нийт одоо юуны нийт нийгмийн монголчуудын бол манай улс орны юутай хамаатай болцсон. Тэгэхээр тэр төвшөндөө л дандаа бодож байгаа. Хүн болгоно нэг өөрийн мөрөөдөлтэй байдаг тийм ээ. За нэг 30 жилийн дараа тийм хийцэн байна да гэд. Тэг өөр чи ярьж байгааг нэг сонсоход өөрөө ирэхгүй лидер хүн байна. Эсвэл олдмол чанар уу эсвэл одоо яг байглаас заяасан гэдэг нь өөрт чинь бол тодорхой байгаа. 30 жилийн дараа нэгмэрч жав захирлэр нь юу бүтээсэн байх юм бол хамгийн чухал бүтээл чи юу байх вэ? За яг нөгөө одоо улс орны эдийн засаг орчин нөхцөл ингээд бүх юм өөрчлөгдөж байгаа. Манай улс харьцангуй хөгжсөн орнуудын төвшнгөөс одоо хүрээгүй байгаа боловч хурд гэж нэг юм байгаа. Тэгэхээр би одоо шууд төсөөлж хэлж мэдэхгүй байна. Надад одоо бол бодогдож байгаа юм ингээд гадаадын орнуудад үдсэн одоо хөгжсөн юмнуудыг хараад манайх одоо тэднийх 10 20 жил зарцуулсан манайх нэг 5 жил зарцуулчих юм болов тий. Тэрэнд хурдан хүрэхэд би зүгээр яг би ямар хувь нэмэр оруулж чадах тэр бүгдийг л одоо зарцуулна гэж бодож байна л да. Ер нь бол тэгээд
яг уу ингээд тэр үед одоо нэг компани бизнес хэр хэмжээнд хүрч чаддгийг түүнээс хайлж одоо бусад одоо нөгөө оролцоо байна. Сая жишээлбэл хэлсэн бизнес талаасаа бол сая нийгмийн одоо шин чанартай саяны тэр одоо 2 жил явагдсан энэ агаарын бохирдлын эсрэг юу байна. Энэ бол зөвхөн одоо нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаа тэрийг илэрхийлж байгаа юм л да оролцож байгаа. Гэтэ би бол зүгээр одоо би коллегоос илүү ажил хийж чадахгүй эндээ одоо хангалттай ажилтаа гэдэг ингээд ивэл байна. Гэтэ гол нь бол дотор нэг сэтгэл ханамжийн нэг юм байна л да. Гэхдээ би энэ ажлыг би ингээд хариуцаад хийчихье. Тэ? Надад итгэлээ, даалгалаа. Тэ би ингээд одоо хийл гэж бодсон. Тэгэхээр одоо яг энэ шиг одоо тэ ямар боломж миний потенциал хүргэнэ үү? Тэгэл ажиллана шүү дээ. Одоо тийм ирээдүйн тэр гадны 20 жил зарцуулсан манай 5 жил зарцуулна гэх чинь их л олон хүмүүсийн хөдөлмөр шаардсан шүү дээ. Тэр дунд одоо ямар хувь нэмэр оруулж болох вэ? Тэ? Гэтэ хүн талаас айгүй их хүний хөгжүүлэх талаас л айгүй их оролцоо хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэр яг материалыг одоо ахицууд байна шүү дээ. Тэ? Одоо ингээд тэр бүтээн байгуулалтын юмнууд. Тэр чинь хинээр хийж ирлээ хүнээр хийгдэж байгаа. Тэгээ дандаа оюун ухаан мэдлэг боловсруулах шаардна. Ялангуяа инженерүүд аягүй шаардаад байгаа. Би одоо эдийн засгийн сургууль төгссөн эдийн засгийн багш тийм хүмүүртлээ одоо аягүй их мэдрээд яадаг юм. Энэ одоо маш их аж үйлдвэрийн паркаас өсвөл маш их одоо бүтээн байгуулалт хийх гээд шүү дээ. Тэгээ энд чинь инженерүүд л аягүй хэрэгтэй байна л да. Тэгэхээр энд одоо маш их чиглэгдэх хэрэгтэй. Одоо сайн гагнуурчин хэрэгтэй байна гэх мэтээс өсвөлээ те. Эднэр л одоо ирээдүйд аягүй их юм хийн. Тэгээд мэдээж бол бүгд эдийн засгийн ч юм уу хууль ч юм уу юу байхгүй. Тэр дунд яг ингээд бүтээн байгуулалтанд оролцох ёстой юм байх та. Тэр нь бол одоо хүмүүсийн тэр боловсрол сэтгэлгээ бүх юмд нь одоо сайжруулах дээшлүүлэх ёстой. Тэнд нь удирдах ажилтнууд манлайлагч нар одоо зөв чиглүүл зааж сургаж өгөх ёстой болно одоо тий. Тэр нь хамгийн түрүүнд одоо бүр цаг алдахгүй хийгээд байх ёстой. Тогтмол хийгээд байх ёстой юм байна. Одоо залуучууд хүмүүсийн аягүй их сургаад л ах хэрэгтэй. Зүгээр өмнө нь ороод ингэж хийдэг ингэж зааж өгөх биш тий. Боломжийг бий болгоод өгөх байхгүй юу? Тий. Нэг амжилтын талаар бас нэг тийм гоё үг байсан л та. Амжилт олно гэж тий ярихаасаа илүү үн цэнтэй хүн байх хэрэгтэй гэдэг тий. Тэгээ тэрийг та ер нь тэр утга тий. Тэгээд ер нь одоо танаас амжилтын талаар асуумаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед таны хэлжсэн амжилтын талаар тодорхойлт хэвээрээ одоо та ер нь юу гэж амжилтыг тодорхойлох вэ? Тэр их гоё үг санагдсан л та. Амжилт гэдэг нь нэгээд тодорхой цаг хугацаанд нэг тодорхой тавьсан зорилго хувийн болон одоо ажил амьдрал бүх юм дээр тавьсан зорилго байгаа шүү дээ хүн чинь. Тэгээд тэр зорилгондоо ингээ хүрээ яваад байвал амжилттай байна гэдэг. Тэгээд тэр болгондоо хүн гэхдээ юм суралцаад явдаг. Тэ? Тэгээд юм сурахгүй орхиод одоо үл тоогоод өөртөө юм шингээж авахгүй яваад байвал тэр нь одоо туршлага болохгүй. Тэгээд тэр нь одоо үнэхээр үлдэцтэй биш. Тэгэхээр нөгөө үнцэн гэсэн санаа маань зүгээр яг хуу тэр бүх юмаа суралцж аваад одоо бизнес тоол гэж байгаа л да компаниг хөрөнгө оруулалт хийгээд ахлаар зэрэг нөгөө value гэж үнцийг өсөд идэг байхгүй юу. Тэрний шиг хүн өөрөө оюуны болон оюундаа болон одоо ур чадвартай мэдлэгтэй хөрөнгө оруулалт хийгээл байвал тэр хүний одоо үнцнийг болон өсгөөд байна л гэсэн үг. Яг уу шууд одоо авч байгаа цалин өснө гэсэн утгач биш байж магадгүй. Гэхдээ тэр хүн улам туршлагатай, улам одоо мэдлэг чадвартай тэгээ улам зөв одоо төлөвшөлттэй ингээд байна л гэсэн үг. Тэрийг бодож явах нь чухлаа тий. Өнөөдөр яг 1 жил амжилттай, 2 жил амжилттай. Тэгээд дараа нь тэрийг одоо хадгалаад явах чадахгүй байж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь бол тэр юмны туршид дандаа суралц. Алдаан дээрээс ч гэсэн. Одоо манай их сургуульд одоо Дамбадарж гэдэг одоо өвгөн багш байна. Одоо манай нэгтлэн бод бүртгэлийн тэгэхээр Дамбаа огшийн хэлсэн үг би бас ерөөсөө мартдаггүй. Тэ нөгөө альваг хийдэггүй хүн алдна гэж байхгүй тий. Тэгээд одоо алдаан дээрээсээ одоо суралцсан хүн л ахиж сурдээ шүү гэж. Агсан сурсан нүгвэ гэж тий. Одоо алдаан дээр сурахгүй. Тэгэхээр энэ тэр чинь юу гэхээр зэрэг зөвхөн одоо амжилттай байж ээж дандаа юу яагаад гэдэг бас биш. Сурж ээж тийм суралцж ээж тэндээсээ дахиад илүү бүр ихийг бүтээдэг байж болцоолно. Санаа нь тийм л юм тэр үн цэнтэй хүн байх. За танай компани залуучууд болох таныг хүлэр дуурайл болгох юм байна. Ер нь танд хүлэр дуурайл болгож явдаг тийм ер нь ямар хүн байдаг вэ?
яг ер нь ингээд ажлын одоо би ч одоо ингээд гэр орон тэгээд ажил хоёрын хооронд голцоод ингээд өдөр маань өнгөрч таарч чинь тэгээд их олон хүнтэй уулздаг барьдаг. Үнэхээр хүндэтгмээр одоо чанар мэдрэгддэг тийм зөндөө хүмүүс байгаа. Тэгээ манай ажил дээр бол одоо ожрол захирлаас бол би маш их юм бас ингэж анзаарч авдаг. Тэр хүмүүстэй харьцаж байгаа харилцаа тий. Тэгэр одоо бизнесийн салбарт хамгийн одоо амжилттай хүн боловч бас өөрийн одоо хувь хүний чанар тэгээд тэр одоо бусад үлгэр дуурайл болж байгаа байдал нь бол үлгэрлэмээр бас сурмаар үнэхээр сураад суралцчихлаа галдаа би бас тий. Хүн чинь суралцад дуустдаггүй тий. Суралцдаг тий. Тэгэхээр тэр бүх зүйл байгаа. Гэтэ яг энэ дээр нэмээд хэлэхэд бол энэ ямар ч одоо бизнес байж болно, ямар ч бизнес биш ч зүгээр одоо энэ сургууль эсвэл одоо төрийн байгуулагч үт юм уу ажилласан энэ олон хүнтэй харьцаж байгаа тохиолдолд бол сэтгэл хөдлөл сэтгэл зүгөө удирдах чадвар гэж айгүй их юм байна. Одоо IQ гэж байдаг, EQ гэж ярьдаг тий. Тэгэхээр EQ-гийн талаар бол би бас юу бэлдээд нөгөө менежерүүдтэй хичээл бас ороод уншаад танилцуулаад ингэж ярьдаг. Тэр нь яагаад тэгэхээр нөгөө зүгээр энгийнээр хэлэхэд бол хүмүүстэй уулзраа олцох гэж. Тэгэхээр амжилттай хүмүүс бол ихэвчлэн ер нь бол дандаа хүмүүстэй уулзраа олж чаддаг байдаг. Тэгэхээр хүн болгоны харилцаа өөр, хүн болгоны хөгжлийн түвшин өөр, хүн болгоны одоо юм харж байгаа өнцөг өөр л дөө. Тэгэхээр тэр болгон дээр удирдах ажилтнч бай, удирдлагандаа байгаа хүнтэйгээч бай, одоо ямар ч тохиолдолд харьцаж байгаа харилцагч нартайгаа ч бай хамаагүй. Харилцахтаа хамгийн гол нь тэр сэтгэл хөдлөлөө зөв залж удирдах тийм. Тэгэхээр энийг бол одоо бүр 10 жилийн сургуулиас өсвөлээд дээд сургууль бүгдэнд нас тодорхой хэмжээгээр зааж явуулах зүгээр юм зөв юм байна гэж бодож байгаа. Та бас нөгөө Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн төгсөгчтэй холбооны бас тэргүүнээр давхар ажиллаж байгаа тийм. Тэгээд ер нь яг энэ холбоо юу гэдэг юм бэ гэдэг талаараа сургуулийн эдийн засгийн сургууль их түүхтэй сургууль та 14 жилийн байгаа гэсэн тийм үү? Ер нь 14 мянган төгсөгчтэй. Тэгээд 23 гавьяад нэг хөдөлмөрийн баатар төрсөн бас их тийм түүхтэй сургууль. Одоо эдийн засгийн чиглэлээр шүү дээ тий. Тэгээд ер нь бол төгсөгчдийг одоо сургууль төгсөлт нь л одоо сургуультайгаа эргээд холбоотой байх тий. Тэгээд эргээд сургуулиасаа юу хүсэж байгаа. Сургууль нь мөн тэр хүмүүст одоо юу өгч тэр холбоотой байхыг хүсэж байгаа тий. Тэр талаас нь түүнээс биш төгссөн хүмүүсээс нэг одоо ой болонгууд хандив тусламж аваад гэсэн утгаар биш. Ер нь бол хоорондоо холбоотой байх. Тэгээ бид нар бас вебсайт хийж бариад эхэлж байгаа. Ажил бол нэлээд хийх ажлууд байгаа л да. Төгсөгчдөө хуучин үед бол мэргэжилтэд ажиллах гэх сургуультаа босч ирээ суудаг байсан шиг ерөнхийдөө одоо эргээд энэ сургуулийн чинь төгсөөд олон одоо салбар чиглэлд амжилттай зөндөө ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгээ энэ хүмүүс эргээд сургууль дээр ирээд тэгээд бас төгсөгчдөө болон одоо оюутнуудаа юмаа хэлж өгөх, туршлагаа ярилцах юм нэтворкинг те сүлжээ холбоо байх тийм ярьж байгаа. Тэгээд сургуульдаа ямар эргээд хувь нэмэр оруулж болох вэ? Хүмүүс төгссөн сургуулиар байнга эргээр сайнаар төсөөлж явж яадаг те. Ирээ сургууль дээр ирэхдээ их гоё байдаг. Сэтгэл их гоё тийм өдөр. Тэгэхээр тэр холбоосыг бас байнга байлгая гэж байгаа. Тэгээд яг веб одоо юу хөгжсөн байгаа үед вебсайтаар дамжуулаад их олон хүнд хүргэх гэж байгаа. Тэгээд нөгөө манай ангийн нөгөө оюунаа хин хаана байна гэхэд одоо нөгөө хин хааны явна гээл одоо нэг товч дараад тийм ажил хийж байгаа юм байна шүү дээ. Гэх мэт иймэрхүү хооронд нь одоо холбоотой мэдээлэлтэй байлгах тийм ажлуудыг л хийгээд эхлээд явж байна л та. За ингээд бидний урилгыг хүлээн авч маань нэвтрүүлэлт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд танд бас сүүлийн асуултыг үлдээ гэж бодож чинь та хэлмээр залуучуудад хандж хэлмээр амжилтанд хүрэхийг зорь тэмүүлж байгаа залуучуудад бас хандж хэлмээр зүйлэл манай үсгэртэд хандж хэлэхгүй юу? За яг энэ нь бол сургууль одоо төгснөөс хойш өдөө хүртэл ингээд ажиллаад амьдраад хамт олонтой болоод үнэхээр ингэж ажиллаж байгаа энэ өөрийнхөө зүйл шин дээр хараад яхад бол одоо хөдөлмөрч байвал хүмүүс бол бас одоо амжилттай байж болно тий. Би бас өөрөө тэр юу л зөв хандлагатай зөв хөдөлмөрч уур амьсгалыг л одоо орчин нөхцөлтөд төрүүлж тэгээд одоо энэ дандаа залуучууд их ажиллаж байгаа ялангуяа ийм ажлынхаа орчин нөхцөлтөд тэднэртэй үлгэр дуурайл болох гэж л
дотроо хичээж ажилладаг. Тэгэхээр одоо залуучуудын хувьд бол үнэхээр сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд хүн болгонд ирээдүй гэгээтэй байдаг. За тэгээд зөвхөн өөрөө биш. Одоо хамт олонноос цаашаа одоо бүх одоо амьдрах орчин нөхцөл цаг өнөдөр ярьсан тэр бүх тийм гэр бүл улс их орон хот ингээд энэ бүгдээ бас ингэж бодож зөндөө залуучууд бол их тэмүүлэлтэй залуучууд зөндөө байгаа. Тэгээд тэрийг хамгийн гол нь их тийм барьж тий хөдөлмөрлөж ингэж тууштай ягараа л гэж хэлээ та. Тэгээд танай одоо нэвтрүүлгийн номын санд зориулаад энэ номыг билээлээ. Энэ ингээд Питер Дракер гэдэг менежментийн тийм одоо бүтэн жилийн турш 366 хоног өдөр болгоныг зөвлөмж байгаа. Энэ бол бас бизнесийн одоо их тэргүү номнуудын нэг тий. Тэгээд баярлалаа. Амжилтсий. За үзэж танилцаад бас ажиллаа хэрэгжүүлнэ. За ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Мягмар Жоо захиралтай талархлаа дахин илэрхийлье. Таны ажил үст өндөр амжилт хүсье. Зорж тэмүүлж байгаа бүхэндээс бэлэг болтугай гэж хүрээе. Наран цэцэг захиралтай бас баярлалаа. Цаг зав гарган бас нэвтрүүлэгт бас зочин хөтлөгчөөр оролцож сонирхолтой асуултууд тавьсанд маш их баярлалаа. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа.